Монгол эх орныхоо дуудлагаар найрамдлын дархан хотоосоо эрс зэргийн албан амжилттай хаагаад ирсэн эх оронч залуусаа дарханчууд ёслол хүндэтгэлтэйгээр увтаа авч 2025 оны 1-р ээлжийн цэрэг татлагадаа тэнцсэн залуусаа албанд нь мордуулсан өчүүд давхуцлаа. Дархан тавиа зохицуулбарт зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээ, баяр тоглолын нулимс, хүндэтгэл бахархал, халуун тэврэлтгээд олон мэдрэмжүүдээр дүүрэн байсан юм а. Аймгийн засаг дараагааз жаргал залуус тандаж эх орны хөв болсонд баяр хүргээд өргөсөн тангарахтай үнэнч байж үүргээ сайн биелүүлээд ирэхийг хүссэн өрлөө. Энэхүү арга хэмжээг Дархан аймгийн засаг даргын таман газрын цэргийн штабаас уламжлал ёсоор зохион байгууллаа. За өнөөдөр бол 2024 оны 1-р ээлжээр Угцаа цэргийн албанд татагдсан дайчид маань халагдаад ирлээ. За мөн одоо шинээр татагдсан иргэдийг бол тэр огтон авах мөн бас өдөн гарах үйл ажиллагаа зохион байгууллаа. За мөн хэдийн цэргийн салбаруудад одоо алба хаасан дайчид маань одоо өнөөдөр их өнгөлөг байна. Монгол эр хүн болж төрснийх бас эр цэргийн алба хаана гэдэг бол маш нэр төр хэрэг байдаг. Их эцгээ хайрладаг, байгаль дэлхийгээ хайрладаг. Мөн одоо сэтгэл зүйн бид та Библиэдрийн өвдөг шүмүүжлийг авсан. Одоо хувийн зохион байгуулалт зөв шүмүүжсэн мундаг байна. Тэг өнөөдөр бас цэргүүдээ хараад бас бахархаж зогслоо. Эх орныхоо элийн манаанд цэргийн албаа нэр төртөө хаагаад ирнэ гэдэг хэр баргийн хүд олдохгүй боломжоо гэж халагдсан цэргүүд ярьж байлаа. Монгол улсын баатар хошууч Адам Бэн ихэд нэрэмжид хэлийн цэргийн техник зүүн 1-р градус. Нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг сургуу юм байна. Төсвөр хатуужил, мөн нөхөрлөл, Библиэдрийн хөгжил, мангар олон зүйлүүдийг сурч үзсэн байгаа. Маш их хүлээлээ. Яг сүүлийн 1 сарын хугацаанд бүр хоног тоолон хүлээлээ. Өөрөөр баяртай байна. Монгол улсынхаа дархан хэлийг маань гэдэг хэр баргийн аавыг олддоггүй боломж. Одоо ингээд нэр төртөөр албаагаад ирж байгаа он жавуудаараа маш их бахархаж байна. Тэгээ ер нь гоё нэ. Маш бахархмаар ал бүгд хаах ёстой. Эр хүнд болсон бол чи тэнд байх ёстой. Тэгэхээр бүгднийг эр цэргийн албаа нэр төртөөр хаагаарай гэж зөвлөмөр байна. Хүүгээрээ бахархаж байна. Маш их бахархал төрөлгүй яг хоо. Хоног тоол өчтөр чинь баг онцсонгүй шүү дээ. Тэггээр хүн болсон байна. Сайхан байна. Хэлийн цэргийн техник зүүн 36 дугаар албаагаад ирлээ. Тэгээ сэтгэл бол аюу маш гоё. Гэр бүл найз нөхдөд ах ихчтэйгээр уулзлаа. Аюу гоё. Очоод шин ямар зүйлсүүдийг сурав? Аюу тийм төсөр төвчээр энэ хүний үг даад зурх аюу олон зүйлийг ерөн сурсан. Монгол эр хүн болж төрсний үүрэг омогшил эрс цэргийн албандаа залуус өөрийн хүсэлтээр явах нь нэмэгдэжээ. Их сургуулийн оюутанч гэлээ сургуулаасаа чөлөө аваад цэрэг татлагадаа тэнцсэн залуус ч олон байлаа. Тэд инхүү эх орныхоо дархан хэлийн зүг хугацаа цэргийн албаа хахаар мордлоо. За өнөхөрөө сайхан өдөр байна. Эцэг хүн болон хүүтэй хүн байна гэдэг чи одоо ингээд ийм сайхан байдаг юм байна. Хүүгээ ингээд эр цэргийн албанд ингээд мордуулна гэдэг чинь эцэг хүний хүүтэй хүний бас том бахархалтай зүйл байдаг юм байна. Том хүүгээ би ингээд цэргийн албанд явуулж байгаадаа маш их баяртай байна. Хүүгийнхаа ингээд бүтэн жилийн хугацаанд ингээд үеийнхээ найз нөхдөдөө мөр зэрэгцээд эх орноо хамгаалаад эх орныхоо дархан хэлийг хамгаалаад 90 цент миний хүү аавын хүү биш ингээд төрийн хүү боллоо штэ гэдэг миний бүтэн жилийн хугацаанд ингээд сайн яваа дээрээ аав нь үдэ хайртай шүү амжилт хүсье. Сэтгэл өндөр байна. Одоо харж байгаа бүтэн жилийн хугацаанд жинхэнэ ирчүүдтэй очиж жагаад мөр зэрэгч жагаад гэднэ. 3 дөгөөл үнгээ санахтал гэж бодчих. Энэ хөө ерөнхийдөө өөрөө одоо 2 дугаар курсын оюутан. Тэгээд өөрөө шийдвэр гаргаад би аав би зэрэгтэй явна гэл ээж нь бол жоохон тийм сонирхолтой байсан ч гэсэн аав хөө ерөнхийдөө тэгэл явна гэсэн зорилготой тэгэл хүрээл. Ер нь л нийт ингээд эцэг эхүүдэд аавуудад хүүтэй хүн гэдэг чинь зэрэгтэй яваад ингээд үдээд үлдэнэ гэдэг бол хамгийн одоо бахархалтай аз жаргалтай мөч байдаг юм байна. Нэг талаасаа сэтгэл доглоо жоохон онцгой байгаа ч гэсэн нөгөө талаараа маш их аз жаргалтай хүүтэй хүн шүү гэдгийг бас нэг тийм мэдрүүлсэн гоё мөч байд юм байна л гэж хэлээ та. Тэгээ сургууль жирийн явж байгаа. Энэ л зүхтах зүйл байхгүй. Үнэхээр бахархалтай зүйл. Энд бол эр хүн болгож явах хэрэгтэй. Манай зээ явж гин мөнгө сайхан. Тэгээд хилийнхээ зэрэг нэр төртөө хаагаад сайн яваад ирээрээ хилээсээ хамгаалаарай. Бие биентэйгээ эв найрамдалтай яваарай л гэж. Эв нэглэлтэй байгаарай гэж өрөөж байна. Тэгээд явах аян замын өрөөх болтгоо, ирэх аян замын ч гэсэн өрөөлөөр дүүрэн байх болтгоо гэж. За гүгэн сэтгэлээсээ хэр давчиг сандарч байна? Хийх сандарч байна. Гэхдээ гоё байна. Жолоо сурна гэсэн тийм юм байна. Хүүхдүүдтэй тэгэл эвтэй нартай л яваарай гэж захи. Албаас хаагаад ирээрээ. Сайхан байна уу? За айлын ганц хүү юу хэцдэг хүн? Манай баг. Та өөрөө цэргийн алба хаажсан уу? Ах нь 80 эдэн онд 3 жилийн алба хаагаад ирсэн. Цэргийн албаас нь юу сурдаг юм бэ? Хүүтэй юу гэж хэлсэн? Их юм сурна шүү. Захих юм бүгдийн загсан, элсэн. За тэгээд сайн яваад ирээрэй гэж үтэй. Цэргийн албаа сайн агараа. Тэгээд
сайн байгаарай гэсэн тий. Чиний төсөөл хэр байна? Одоо хэр догдолж байна? Ер нь догдолтой байна. Би өөрөө хүсээрэл явж байгаа. Очоод бас англи хэл, жолооны курсээ зөндөө юм сурах юм билээ. Тэр тухайга минь мэдсэн үү? Мэдсэн тий. Тэрийг сурнаа. За ингээд бүх ингээд энэ цэргийн албанд явж байгаа энэ бүх энэ хүүхдүүдтэй бүгдээрээ хэлийн цэрэг дээрээ очоод их орноо сайхан хамгаалаад эвтэй найртай, хатуужилтай, төвчээртэй бүгдээрээ хоорондоо эв найрамдалтай байгаад ирээрээ гэж одоо ерөөё. Тэгээд бас амар сэтгэл их хөдөлж байна бас. Эх орон минь амглан эрт цэргүүд нь хиймэртэй байхыг хүсье ерөөе.